Ер нь Монгол жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд байгаа хамгийн их одоо санаа зовоож байгаа шимт хичээлийн дутагдлын статистикуудаас та дурдж юу ямар асуудлууд хэцүү байх шүү вэ? Ер нь бол одоо манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс бол хоолт ижээлийн үндэсний 6 дугаар судалгааг 2023 онд хийсэн байдаг. За жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд гол одоо асуудал бол бичил ижээлийн дутлын асуудал яригдж байгаа. За бичил ижээлийн дутал дундаа ялангуяа одоо Д амин дэмий нөөц хангалтгүй. За дээрэс нь төмөр дутлын цус багталт. За ер нь төмөр дуталтай 40 гаруй хувь нь бол төмөр дуталтай. За түүнээс яг цус багталтай нь бол 20 гаруй хувь нь байна. За яг төмөр дутлын цус багталттай эмэгтэйчүүд бол 13% эзэлж байгаа. За мөн одоо нэмэгдээд бол бас йодын асуудал бол одоо жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд йодын одоо шээсээр ялгаруулах дундаж одоо йодын хэмжээ бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэр зөвлөмжт хэмжээнээс 12 дахин бага буюу одоо 76.4 микрограмм гэж одоо гарсан нь бол бас сэтгэл зовоож байгаа юм тоо баримтууд. Гүн чин одоо йод бол бид нар ч аль эдийн лист дээр үес нөгөө нэг яаж басан давс маус хэрэглээд энэ асуудлаа даван туулчихгүй юу? Ер нь бол бид нар йодын хөтөлбөрийг бол хэрэгжүүлж явах үед бол бид нар амжилттай одоо хүн амын дундах йодын тэр дутал бол багассан. Гэтэл одоо сүүлийн үеийн одоо 2 удаагийн судалгаанаас бол йодын одоо хэрэглээ буурсан. За дээрэс нь одоо яг хүний биед тэр йодын агуулгах болоод хэмжээ бол багассан. Тийм учраас бид нар бол одоо ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдэд бол одоо ургийн хөгжилд бол маш одоо чухал нөлөөтэй ийм эдсэдс шүү дээ йод маань. Тийм учраас бид нар цусны одоо за ер нь бол одоо шээсээр ялгарч байгаа тэр йодын агуулмж нь бол тухайн одоо ээжиг маань одоо йодын дутагдaltaй байна гэдгийг илэрхийлж байна гэсэн үг тийм. Тэгэхээр йодын дутагдал маань бол одоо урагт бол яг одоо оюун ухааны тэр тархины хөгжлийг бол одоо гол дэмжигч одоо эрдэс байдс. Дээрэс нь яг хүүхд төрсний дараах тэр өсөлт тоцрогдолд бол маш их нөлөөтэй гэсэн үг. Тэгэхээр төрөлхийн йодын дутагдaltaй хүүхд одоо төрөх эрсдлийг бол бид нараас одоо хараад байна. Энэ судалгааны үр дүнгээр бол тийм учраас бид нар жирэмсэн эмэгтэйчүүдийн одоо тэр йод дутлыг нөхөх за энэтэй холбоотой бас жирэмсэн ээжүүдэд бас олон найрлагт бичил ижээлийн бэлтгэлийг бол одоо өрх сум эрүүл мэндийн за дүүргийн эрүүл мэндийн хяналтын хэмжээр бол дамжуулан бид нар бас ойлгож байгаа. Йодыг тийм нэмэлттэй. Олон найрлагт бичил ижээлийн бэлтгэл тэр нь гол нь одоо зах зээл дээр байгаа одоо жирэмсэн ээжүүдийн уудаг тэр амин дэм эрдэс бодисуудын дундаас гол нь йодыг агуулснараа онцлогтой. Энэ одоо чинь ингээд бид нар чинь хоолн дээр нэг юм яриад байгаа шүү дээ. Йоджуулсан давс биш одоо ингээд нөгөө давс чи өөр аюулгүй олон төрлийн хувилбартай болчихлоо шүү дээ. Тэгэл одоо химланч гэдэг юм уу зугуулын чөлөө, нуурын чөлөө ингээд давснууд гэдэг. Гэтэл одоо буцаагаад бол бид нар хоол хүнсэндээ тэр нэг йодыг нэмж авах эсвэл буцаагаад тэр нэг йоджуулсан давсан авс руу орох хэрэгтэй гэж хараад байна да. Тийм ер нь бол одоо өрхийн хэрэглээнд одоо тухайн гэр бүл асран амгалдаг жирэмсэн эмэгтэй аль нь ч одоо ялгаагүй бүгд бол аль болох йоджуулсан давсыг хэрэглэх хэрэгтэй. Зөв үндэсний үйлдвэрлэгч дундаас ч гэсэн одоо йод давсаа одоо йоджуулах. За дээрэс нь бол бид нар зах зээл дээр байгаа тэр давсны сонголтуудаас йоджуулсан давсаа сонгох нь бол хоол хүнсээрээ бол йод нөхөх боломжийг бүрдүүлж байгаа. За окей. Жирэмсэн эмэгтэйчүүд ингээд ядраад байна гэдэг. Ер нь жирэмсэн болохоор чи ядрах хэвээр. Угаасаа л ядарна. Одоо хоёр хүн хоолж байгаа ч л ундалж байгаа ч л үү те. Ингээд энэ ер нь заавал ядрах л хэвээр юм шиг юм сэтгэлдэлтэй одоо хүмүүс бодоод байна шүү дээ. Тэгэхээр энэ ер нь ядраад байгаа нь юунаас нөлөөлж байгаа юм? Шимт хичээлийн асуудал шалтгаан байна уу? Тийм ядраад байгаа юу бол ерөнхий шинж тэмдэг тийм ээ. Тэгээд нэмээд одоо яг жирэмсэн ээжүүдийн хувьд бол бас ядраад байгаа шинж тэмдгийг бол бас анхаарч үзэх хэрэгтэй. За ялангуяа нэмэлтээр одоо бас яг бичил шимт хичээлтэй холбоотойгоор бол яг төмөр дуталтай холбоотойгоор бас эмэгтэйчүүд бол ядарч болно. За нэмэгдэж одоо яг ядрах дээр нэмэгдэж одоо ажиглах ёстой шинж тэмдгүүд. Тэгэхээр мэдээж одоо арьсны өнгө цайвар байх. За нэлээд ядрах. За дээрэс нь одоо хумс хэврэгших гэдэг юм уу энэ шинж тэмдгүүд бол яг төмөр дутлын гаралтай одоо цус багталтаас үүдсэн ядрах төр шинж тэмдгүүд байдаг тийм учраас жирэмсэн ээжүүд бол хяналтын эмч дээр аль болох эрт хяналтандаа орох хэрэгтэй. Тэгээ хяналтын эмчийн юм одоо үзүүлэх шаардлагатай шинжилгээ үзлэгтэй хамрагдаад за тэр бичил чимжлэр юм дутлын одоо шалтгаанд байх юм бол хоол дороо за олгогдож байгаа одоо бичил тижээлийн одоо нэмэлт бэлтгэлээ авч хэрэглэх ингэснээр бол тухайн дээр ядрах шинж тэмдгүүд бол зөвхөн багасна. Одоо ингээд жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд байдаг шүү дээ.
өснө ингээл унаал хугараал те нэг юм сөс хийсэн ингээл яваад байдаг шүү дээ. Ингээл төрж жирэмснэл болсон бол заавал энэ ус гизэг нь унах хэвээр эсвэл хумс нь хугардаг мордог байх хэвээр арьс нь хураачдаг байх хэвээр юм шиг л бид нар ойлгоод байна. Гэтэл энэний шалтгаан нь төмөр дутал байж болох уу? Болно ер нь бол жирэмсэн үедээ хэрвээ тухайн ээж маань бол бичил тэжээлийн дуталтай байх юм бол энэ цагийн ярьсан одоо таны хэлсэн энэ шинж тэмдгүүд бүр илүү их илэрч болно тийм. Тэгээ мэдээж дээрээс нь бол жирэмсний даавартай бас холбоотойгоор төрсний дараах шинж тэмдгүүд илүү их илэрч болно. Ганцхан бас энэ ээжийн шинж тэмдгээс гадна бас ургийн асуудал бол маш чухал. Төмөр дутал нь маань бол одоо хэрвээ ээж маань төмөр дуталтай байх юм бол төрж байгаа одоо хүүхэд маань бас төмрийн нөөц агуулмжгүй ийм одоо хүүхэд төрн. За тэгээ эхний 6 сар бол одоо яраа маань бол одоо эхний 1 сар цаашлаад одоо 6 сарын хугацаанд бол эхний сүгээр дагнаа болдог. Ямар нэгэн нэмэгдэл хоол иддэггүй. За тэгэхээр энэ үед бол эхний дээр 6 сарын нөөц төмрийн бэлтгэл бол одоо яг ээжээс авч төрдөг гэсэн үг. Аа. Тэгэхээр төмөр хэрвээ төмөр дутагдаад байх юм бол хүүхдэд ямар сөрөг нөлөөтэй? Төмөр дутагдаад байх юм бол хүүхд бас өөрөө нэг хоцрогдол. За нэмэгдээд бас яг танин мэдгүй хоцрогдол анхаарал одоо зөвхөн одоо тийм бага насны хүүхдүүд дээр бол одоо анхаарал дутмагших, ядрах, суйлдах, за дээрэс нь одоо танин мэдгүй хоцрогдлууд, өсөлтийн хоцрогдлууд ч гэсэн одоо илэрч эхэлдэг. Төмөртөө анхаарах хэрэгтэй. Анхаарах хэрэгтэй. За алгалаа. Окей. Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд нэг иймэрхүү яриа байгаа. Би ер нь хоолны туршил сайтай, цадтлан хангалттай сайн идэж чаддаг гэж яриад байдаг. Гэтэл юу гэдэг сайн идээд байгаа, их идээд байгаа, эсвэл цадаад байгаа нь шинэ тэжээлийн дутагдaltaгүй байна гэсэн үг мөн үү? Ер нь юу гэж ойлгох вэ? За ер нь бол яг нөгөө хоол нь одоо хоолны хэмжээнээс илүү тухайн хүн одоо хоолны маань чанар маш чухал. Чанар гэхэлэр одоо бид нар тухайн хоолыг одоо бүлжүүлж байгаа хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийн асуудал. За тэр хүнсний бүтээгдэхүүн маань өөрөө яг шим тэжээлэг чанарыг агуулж байна уу гэдэг нь бол маш чухал. Тийм учраас одоо хэмжээнээс гадна бид нар одоо тухайн хүнсний бүтээгдэхүүний эдүү одоо нэр төрлийг нь олшруулах, за хүнсний ногоог илүү сонгож хэрэглэх, тий олон төрлийн нэр төрлийн олон өнгөтэй хүнсний ногоог сонгож хэрэглэх юм бол илүү саяхан ярьсан цадтахаасаа илүү чанартай хоол хүнсийг эзнээр бичил тэжээлийн дутлаас сэргийлнэ. Бичил тэжээлийн дутал бол одоо бид нэр өөрсдөө зарим энгийн үед бол бид нэр одоо ялгаж таньж чадахгүй. Энэ маань болохоор илүү даалт хэлбэртэй тэгээ шинж тэмдэг тухайн ихэнх үед бол ердөөсөө нэг илэрхгүй. Гэхдээ альва өвчин эмгэгийн одоо суурь нь бол илүү их одоо бичил тэжээлийн дуталтай хүүхэд байх юм бол илүү их өвчлөмтгий байна. Жирэмсэн ээж байх юм бол илүү их ядрамтгай. Тэгээд одоо мэдээж цааш ургийн ээжийн эрүүл мэндэд бол сөргөөнөлж байна. Өвчлөмтгий байна гэдэг нь одоо үүдэн жоох юм болохоор л өстой ханаа турчин эсвэл жоох юм болохоор л гэл ингээл ер нь бол одоо хүүхдийн маань эхний 5 жил бол одоо бид нар өрхийн эрүүл мэндийн төвөөр өдр хянагддаг тийм энэ үед бол одоо эмчнэр юу гэж хэлдэг вэ гэхээр тухайн хүүхд маань илүү өвчлөмтгий байна эсвэл хүүхдийн суурь өвчлөлт өртөөд байна гэдэг. Тэгэхээр энэ одоо хоол шим тэжээлийн яг ялангуяа бичил тэжээлийн дутал маань өөрөө энэ гол одоо өвчний суурь бас нэг суурь өвчний нэг дуртай хүүхдийн. Окей. За дахиад жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд ингээд би эрүүл байгаа юм чинь би өвдөхгүй байгаа юм чинь хүүхд маань ч гэсэн эрүүл зүг байж байгаа хат ажиг байгаах гэж бодоод байдаг. Гэтэл энэ яг шууд ингэж таамаглаж болох уу? Яг жирэмсэн ээж маань өөрөө яг биеийн зовоор одоо өвчнгүй байна гэдэг нь бол яг сэтгэл зүйн эрүүл мэндийн талаасаа байж болно. Гэхдээ бас бид нар бол одоо яг бичил тэжээлийн дутал талаасаа бол жирэмсэн эмэгтэйчүүд маань бас ажиглагдахгүй, шинж тэмдэг илэрхгүй. За ер нь бол бичил тэжээлийн дутал угаасаа даалт гэж ярьдаг нь тухайн шинж тэмдэг болоо илэрхгүйгээр одоо явагдчихэдэг учраас бид нар даалт гэж хэлээд байгаа. Тийм учраас яг ээж ихэнх одоо тэр бичил тэжээлийн дутлын тэр ихэнх үед одоо шинж тэмдэг илэрхгүй байгаад цаашдаа тэрийг даамжруулсараа хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болно. Тэгэхээр хүүхэд одоо эрүүл төрнө гэсэн одоо эрүүл мэндэд нь ямар ч асуудалгүй үр дагаваргүй гэж хэлж болохгүй гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл жирэмсэн ээж маань бичил тэжээлийн дуталгүй байх хэвээр тэр шинж тэмдэг илэрхгүй байсан ч гэсэн хяналтынхаа үзлэг шинжилгээнд орох хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол одоо үүдээ ээж өвдөхгүй завиргүй байгаад байгаас ч гэсэн ээж магадгүй бичил шид мэжэл авч чадахгүй байгаад байвал хүүхэд эрүүл өсөж байж хад бол сөргөөр нөлөөлж болно. Сөргөөр нөлөөлж болно. Одоо тэр ер нь бол төмөр дутлын цус багталт. За ээж маань төмөр дутлын цус багталттай бол хүүхэд төмрийн одоо нөөцгүй төрөгт эхний 6 сар бол одоо хүүхэд ихэн сүгээр дагнан хоолж байгаа үед бол мөн ялгаагүй одоо тэр хүүхэд маань бас төмрийн нөөцгүй төмөр дуталтай байх. За түүнээс бол бас одоо суурь өвчлөлт нэрвэгдэх эрсдлийг дагуулна. За йодын одоо агуулмж одоо йодын жирэмсэн эмэгтэйчүүдийн йодын дутал нь
хүүхдийн одоо төрөлхийн йодын дуталтай хүүхд төрөх эрсдлийг нэмэгдүүлнэ. Төрөлхийн йодын дутагдал гэдэг маань хүүхэд одоо танин мэдгүй за биеийн хувьд ч гэсэн өсөлт тоцрогдолд орно. За цаашлаад бүр төрөлхийн йодын дутал нь бол одоо харахад хүүхдийг шууд ингээд таних үз хэмжээнд одоо тийм өөрчлөлтийг царай төрхөнд ч гэсэн одоо бас илэрч гарч ирдэг. За яста анхаармаар юм үдэхгүй байгаа бол болоо гэж бодоод байдаг нь бол өөрөө буруу юм байна. Заавал анхаарчлах хэрэгтэй зүйл байна. Тийм заавал анхаарч одоо эхний 3 сарда жирэмсний хяналтандаа ороод шинжилгээгүй өгөө тэгээд одоо хяналтын эмчтэйгээ зөвлөлдөх. За өрх дүүргийн эрүүл мэнд одоо сумын эрүүл мэндийн төв дээр очиж хяналтын эмчээс одоо үн төлбөргүй олгож байгаа жирэмсний одоо олон найрлах бичил тэжээлийн бэлтгэлийг хэрвээ боломжтой бол очиж авах те энэ зүйлүүдийг бол жирэмсэн ээжүүд маань зайлшгүй одоо анхаарах хэрэгтэй. Жирэмсэн ээжүүд ер нь ингээд хяналтанд орох одоо эхний үе шатууд явж байгаа шүү дээ тий. Энэ үедээ эрцийн шинжилгээг ер нь бол өгөх нь зайлшгүй шаардлагатай юу? За ер нь бол жирэмсний одоо хяналт бол эхний 3 сард хийгдэх ёстой. Тэгээд өрхийн эрүүл мэндийн төв дээр бол Улаанбаатар хотын хэмжээнд өрхийн эрүүл мэндийн төв дээр анхны хяналт очоод тэгээд дүүргийн эрүүл мэндийн төв дээр бол эмчийн одоо жирэмсний хяналтын эмчдэр одоо очино. За орон нутагт бол сумын эрүүл мэндийн төвийн эмчдэр очиж ингээд сумынхаа эрүүл мэндийн төвөөс тусламж үйлчилгээг авна. За ер нь жирэмсний хяналтын үзлэг шинжилгээнд зайлшгүй магадгүй одоо тухайн ээжийг бичил тэжээлийн дуталтай гэж үзэх юм бол эрдэсийн одоо шинэ нэмэлт шинжилгээнд одоо хамруулахыг одоо хяналтын эмч маань өөрөө зөвлөөд хамгаалж байна. Ер нь бол зүгээр заавал эмч шаардахгүй ч гэсэн ээж өөрөө хяналтын одоо эрдэсийн шинжилгээндээ бол өөртөө сайн дураараа ороод ер нь өөрийнхөө биед байгаа эрдэсийн дутагдaltaй байгаа тэр юмнуудыг мэдчих нь бол ач холбогдолтой чухал зүйл. Тийм чухал зүйл. Ер нь зайлшгүй одоо яг жирэмсэн ээжүүдэд за ялангуяа одоо йод эсвэл одоо витамин D, за төмөр төмрийн хэмжээг бол ер нь бол үздэг. За өөр одоо бусад тэр эрдэсүүдийг бол яг хүүхдийн ургийн эрүүл мэндэд одоо өсөлт төгсөлтөнд хэрэгтэй гэсэн тэр эрдэс аминд юмуудыг бол үзүүлж хэрэгтэй юм тийм. Ялангуяа витамин D бол бас нөгөө кальцийн шимэгдэлттэй хамааралтай байдаг учраас витамин D-гээ үзүүлчих юм бол бас тухайн ээжид маань гэсэн бас хэрэгтэй. За жирэмсэн эмэгтэйчүүд төмөр дутлаас шалтгаалаад одоо юу гэдгийг толгой хэргийг шинж тэмдэг илэрж яана гээл тэгэл за амарчиж гэдэг юм уу эсвэл үүдийн төмрөө нөхөн байна гэж бодол яваад. Энэ юу н алгуурлаж болохгүй зүйл үү эсвэл дажгүй нэг тийм ноцтой зүйл биш үү? Ер нь толгой хэрэг нь хэр аюултай вэ? Бид жирэмсэн эмэгтэйчүүд ээжүүдийн талаар ярьж байгаа бол толгой орхих нь бол анхаарч үзэх хэрэгтэй одоо шинж тэмдэг гэсэн. Өөрөөр хэлбэл тухайн ээж маань бол ямар нэг одоо суур одоо ер нь бол бусад өвчний шинж тэмдэггүй ч гэсэн толгой орхиж болно. Гэхдээ бид нар бол зайлшгүй тухайн ээжийг бол одоо хяналтын эмч дээрээ хяналтын үзлэг шинжилгээндээ бол хамрагдахыг бол бид нар зөвлөнө. Өөрөөр хэлбэл бид нар бичил тэжээлийн дутлаас магадгүй тэр саяын ярьсан төмөр дуталтайгаа холбоотойгоор тухайн ээж маань толгой өргөжж бас болно. Цус багталттай холбоотойгоор төмөр маань өөрөө бид бол одоо хүчил төрөгчийг дээрээс нь одоо шимп бацуудыг бол одоо зөөж өгдөг ийм одоо гол ач холбогдолтой учраас энийгээ бол бид нэр зайлшгүй одоо хянаж явах хэрэгтэй гэсэн. Окей. Жирэмсэн эмэгтэйчүүдийн бичил шимт хичээлийн дутагдал бол мэдээж энийг нөхөхийн тулд таал үнсээр хэрэгжилж болно. Одоо аваад ирж болно тий. Гэтэл одоо юу гэдэг гэр бүлийн гишүүд энийг дэмжих, энийг ойлгодог байх нь юу хэр чухал вэ таны бодлоор? Ер нь бол жирэмсэн үед бол одоо гэр бүлийн одоо анхаарал, халамж бол маш чухал. Энэ бол яа харахгүй байх ёстой дэмжлэгт орчин болно. Ээжд маань сэтгэл санааны болоод саяын одоо бие таах хэрэгтэй шимт бодис авахд маань бол энэ халуун дулаан одоо анхаарал халамж гэдэг бол зайлшгүй чухал. За ер нь жирэмсэн болоод эсвэл одоо хүүхэдтэй болоод ирэх үед бол эмэгтэйчүүд маань бас тодорхой хэмжээнд одоо гэр бүлийн бас хүний хараат байдаг, асар хамгаалагчныхаа бас хараат байдаг. Энэ үед бол ээжүүдтэй аль болох одоо хоол хүнсэнд нэр төрлийн одоо нэмэгдүүлэх хүнсний бүтээгдэхүүнийг тэр авах боломжийг бий болгох. За үүн дээр бас гэр бүлийн одоо нөхрийн эсвэл аав ээжийн асар хамгаалагчдын бол оролцоо маш чухал. Жирэмсэн үед бол гарч байгаа бид илэрж байгаа тэр зовир шинж тэмдэг магадгүй одоо толгой оргих эсвэл одоо дотор муухай харагддаг юм уу энэ шинж тэмдгийн үед нь бас үнийг нь хөнгөчлөх хоол хүнсний одоо бүтээгдэхүүнийг авахт нь ч гэсэн дэмжлэг жирэмсэн эмэгтэйчүүд юу ч хэлдэг вэ гэхээр одоо тодорхой хүнсний бүтээгдэхүүн жирэмсэн үед идэхийг хүсэж байдаг тийм. Тэгээд ийм үед нь бол бас
тухайн одоо боломжтой одоо хүнсний бүтээгдэхүүнийг нь одоо авч өгөх. Энд нь бол бас анхаарах хэрэгтэй. Энэ нь бол гэр бүлийнхэн гишүүнд анхаарал тавьж байгаа хэрэг. Зүй ёсны бүр үүрэг. Үүрэг тийм ээ, үүрэг тийм. За эрхэм аауд эмээнэр өвөнөр жирэмсэн эмэгтэй шаардлагатай байгаа тэр эдий гэж үзээд байгаа зүйлсүүдийг нөгөө хүнсэн дээр нь анхаарах тий. Одоо юу дутагдаад тэр ядаж өсөн унаад байгаа бол хонсны хөврөгшөөд байгаа бол арьсны оршоод байгаа бол энэнд нь юу дутагдж болох вэ тий. Тэр хүнсийг нь аваад өчх юмсан гэж боддог баймар юм бэ шүү нөхдөө. За баярлалаа танд өнөөдөр бас гоё мэдээлэл өглөө. Баярлалаа. За